Юу нь олдохгүй бэлэг. Бас нэг юм онцгүй хийсгүй бэлэг байх юм бол 20 жилийн өмнөх өөртөө буюу 6 настай Ханука 20 жилийн дараах өөртөө буюу 46 настай Ханукаас зориулсан бичлэг маань хэлж байна. За 6 настай хүүхэд үзэж байгаа. 6 настай Ханука үзэж байгаа. Тэгээд одоо миний төсөөлөлд байгаа бяцхан охин энийг үзэж байгаа. Тэгээд чиний хувьд гэх юм бол одоо би ингээд эгч те 26 настай. Яг чиний өмнө би ингээд буруу хийсэн зүйлүүд зөндөө байдаг. Би энэ өмнө нь бол ингээд алдаа гаргах юм бол өөрийгөө асцар их ингэж буруутгадаг, өвдөгдөг байсан. Тэгээд яг энэ жилээс юм надад яг юу тохиолдсон сайн мэдэхгүй байна. Гэхдээ тавьж явуулах гэдэг зүйл яагаад юм чухал юм бэ гэдгийг илүү мэдэрсэн гэх юм ойлгосон гэхээс илүү мэдэрсэн жил байлаа. Тэгээд юу ч болсон байв зүгээр л тавьж явуулах ёстой зүйл байвал тавиад явуулчих гэж боддог болсон байна. За нэгт нь. За хоёрт нь юм бол өөрийгөө алдаа гаргах тоолондоо буруутахаа болж эхэлж байгаа. Нэг бодлын даваа талтай. Сэтгэл илүү тайван болдог. Тэ? Илүү олон шин нойргүй хонохой болдог. Өөрийгөө сэтгэл дарамтлахаа болдог. Нөгөө бодлын бас тул талтай. За яа тийм. Алдаа гаргаад үзгээд тэ. Уг нь алдаа гаргаж болохгүй шүү дээ. За тийм. За гуравт нэг юм бол илүү энгийн зүйлсээс аз жаргал гэдэг зүйлийг мэдэрч болох юм байна гэдгийг илүү багасаа одоо анзаардаг болсон байна. Тэгтээ бас заримдаа яг бүрэн тийм байж чаддаггүй. Тийм. Яг байнгын тийм байгаа зүйлээс аз жаргал мэдрээд байнгын тийм байж чадахгүй л ахал та. Тэрийг бол ойлгож байна. Тэгтээ одоо байгаа цаг хугацаагаа мэдрэх гэж айгүй хичээдэг болсон мэлээ. Өмнө нь бол хизээ тэгж одоо байж байгаагүй юм шиг санагддаг. За тэгээд дөрөвтнийх юм бол бодлуудаа тийм ч их хамаагүй итгэж найдах байсан. Яг энэ нь болохоор нэг өөртөө итгэхээ байсан гэсэн үг биш. Зүгээр одоо ингээд надад төрөөд байгаа бодлуудаа бүгдэнд нь итгэхээ байсан. Ихэнх нь миний магадгүй сэтгэл хөдлөл, за эсвэл ихэнх нь ингээд хэтрүүлэн, ургуулan бодсон бодол, эсвэл ингээд бас нэлээд хувийн миний өнгөрсөн туулсан тэндээс үлдсэн трама ч юм уу тэ ингээд мэдгүй. Тийм байх магадлал өндөр байдгийн байна гэдгийг би анзаарсан. Тэгээд тэрэндээ ингээд хамаа намаагүй итгэж болохгүй юм байна. Итгэлэл бол тэгээд өөрийгөө ингээд хийх хоосон зовоогоод одоо цагаа ингээд алдаг байх магадaltaй юм байна гэж бодсоо. Тий. Гэтэ 6 настай чиний хувьд бол яг одоохондоо ойлгохгүй байгаа хэл та. Гэхдээ уучлаарай ингээд том болохоор айгуу тийм ярвхтай өдөр хоногийг өнгөрөх зэрэгтэй болчтой юм байна. Тэгээд чи болохоор одоо миний яриад байгаа юмыг ойлгохгүй л хата яагаад гэвэл чи 6 настай бяцхан охин байгаа. Тэгээд чи бол яг ингээд чиний өдрийн ихэнх цаг нь тоглож өнгөрдөг. Тэгээд жаав чинь тэгэл ажиллаа хийгээл өвчнэрээ чин төлөө ингээд чиний төлөө ингээд хичээгээд явж байгаа залуунасаа зориулаад ч юм уу тийм эсвэл угаасаа л тийм цаг хугацаа байгаа байх. Тэгээд гэхдээ би нэг зүйлийг айгүй бас анзаараад байгаа. Хичнээн том болсон ч гэсэн би 26 настай байсан ч гэсэн 46 настай 66 настай байсан ч гэсэн 6 настай бяцхан Ханука миний дотор үргэлж ингээд байх юм байна. Байгаад байгаа юм байна гэдгийг айгүйх ойлгосон. Тэгээд тэр чамаг би ингээд гомдоодог байсан гэдгээ айгүйх ойлгосон. Тэгээд гомдоосноосоо болоод айгүйх ер нь бусад хүмүүсийг гадуурхдаггүй, бусад хүмүүст ингээд муухан хандахгүй гэж хичээдэг мөртлөө хамгийн их чамд ингэж муухан ханддаг, чамайг маш их гомдоодог байсан юм байна лээ. Тэгээд тэн дээр би одоо уучлал гуйж байна. Тэгээд 46 настай Ханука.
сайн байна уу? 20 жилийн дараа энэ бичлэгийг үзэж байгаа баха. Тэгээ хамгийн миний хүсэх зүйл бол эрүүл энх байгаасаа гэж би чамайг бодож байна. Зүгээр ингээд тий. Яг амьдрал ердөө зүгээр зүйлийг ингүүл тэгвэл яг тэгнэ гэдэг сар ганцхан юм жар байдаггүй юм байна. 46 нас үрээд чи надаар бахархаж магадгүй эсвэл намайг гол байж ч магадгүй. Тэгээ ингээд уйлчих гадах юм гэхгүй. Чи бол намайг яг одоогийн байгаагаар нь сайн ч бай, одоогийн нөхцөл байдлаас муу ч бай, байгаагаар нь хүлээж авч байгаа гэдгийг би бол маш сайн мэдж байна. Тэгээ яагаад юм хурдан өдөр хоног өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байгаа юм болоо гэж бодоод байгаа. Үгүй мэдэхгүй л юм л да. Амар бол хэрэггүй юм эслээ тий. Үгүй хэрэгтэй юм болов. Тэгээ яг хүмүүс ихэнхдээ иймэрхүү бичлэг мэтлэгийг одоо 31-ний өнгөрөөд маргааш өглөө хийдэг бол би одоо л хиймээс санагдаад иж байна. Тэгээ энэ бичлэгийг би ямар нэгэн зүйл хин нэгэн өөртөө өнгөрсөн өөртөө эсвэл ирээдүйн өөртөө амлалт өгөх гэж хийгээгүй. Зүгээр одоо цагийг хадгалахын тулд хийж байна. Тийм, ер нь бол утгагүй бичлэг. Хамгийн ихний миний утгагүй бичлэг. Хинт зориулсан мийг өөртөө зориулсан. Тэгтээс бас одоо болсон. Яг гэвэл хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг бяцхан тэнэг хэн бодлоо үгүй ихийн тулд YouTube-дээ постлнаа. Энэ нэг юу байхгүй юу? Миний цагийн маскнууд. Миний цагийн маскнууд надаа ингээд эссен сайтай, чигшүүлэх сайтай байдаг. Ер нь одоо ингээд тэгээд бас нэг Cloud9-ы 2999 лөө тийм маскнууд бас эссенс амар сайтай чигшүүлс бүр илт сайн байдаг. Ер нь бол миний тушиж үзнээр өөр газруудаас ингээ маск сасхаангууд бас тийм сайн чигшүүл өгдөггүй. Нүүргэн баастай. Тэгээ миний цагийн маскнууд бас өөр юм ингээд самлгаанаас амар гоё. Юу ярих ч юу яриа авчих гэхгүй. Яа энэ гэхдээ энэ ингээд анхны бичлэг заяа амар ингээд сандард юм байна. Тэгээд бичлэгийг би энэ апплод хийх үү гэхгүй. Тийм л энэ да. Тэгээд дараагийн бичлэг яг бас нэг юм онцгүй хийцгүй бичлэг байх юм болов. За. Пока энэ бичлэгийг постлох үгүйгээ одоо тусаад шийднэ. Баярлалаа.